За сайн байна уу. За өнөөдөр хүүхдүүдэд эзэмшүүлэх, заавал эзэмшүүлэх чорын ганц чадвар байдаг. Энэ талаар ярив. За бүр математик, англи хэлнээс ч илүү чухал ийм чадвар байдаг. За энэ нь ямар чадвар вэ гэх юм бол санхүүгийн чадвар. Санхүүгийн чадвар гэдэг нь юу вэ гэхтэй зэрэг мөнгөтэй харьцаж сурах чадвар хэлж байгаа. Өнөөдөр манай монголчууд дэлхийн бусад улс орнуудтай харьцуулж үзэх юм бол санхүүгийн чадвар сайтай биш. Өөрөөр хэлэх юм бол дийлэнх иргэдийн хувьд дэлхийн дундад түвшинээс доогоор амьдарч байгаа. Жишээлх юм бол хүн ам бүрт ноогдох дундаж орлогоор Америкийн нэгдсэн улсын 13.1% амьдарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Америкчууд биднээс дундчаар 13 дахин баян чинэлэг амьдардаг гэсэн. За бүр урд төрш хажуугын улс хятад улсын хүн ам бүрт оногдох орлого манай монголчуудаас 2 дахин байж байгаа. За энэ GDP-г хэлж юм шиг. GDP бол үндэснээ нийт бүтөөгдгөн бол Америк манай монголчуудаас 1000 дахин байж байгаа. За энэ бол мэдээж улсын там учраас. Гэтэл хүн амд ногдох хуваарлалтаар бас манай монголчуудаас 13 дахин их байдаг. Тэгэхээр энэ яагаад вэ гэдэг зэрэг бид нарт нэг юм дутаад байна гэсэн. Тэр нь юу вэ гэдэг зэрэг санхүүгийн боловсрал. Мөнгөтэй харьж байгаа. Чадвар хэлж байгаа. Манай монголчууд бол мэдээж арилжаар хамаа эрхэлж бизнес ирсэн үндэстэн биш. 5 хошуу малаа малжаад байгаалынхаа хишиг буйнд тулгуурлаж амьдарч ирсэн. Тийм учраас бидэнд хамгийн их дутагддаг мэрэгжил нь юу гэдэг зэрэг санхүүгийн боловсрал. За яагаад бид нарт санхүүгийн боловсрал хэрэгтэй? 6 жил байж байгаа. Энэ 6-ыг маш товчхон хэлье. Нэгдүгüүрд нь санхүүгийн боловсралыг сургууль заадаг. Тэгсэн мөртлөө санхүүгийн боловсрал бол амьдралын суур чадвар. Энийг зөвхөн өөрөө эсвэл аав ээж асар хамгаалахт нь зааж сур. Энэ суур чадварыг эзэмшиж чадахгүй бол хүүхдүүд том болоод өржөөл гаргана. Баян буруу хөдөлтөн авалт юм. Стресстэй. Тэгээд санхүүгийн тогтворгүй амьдрал хийдэг бол. Тийм учраас энэ санхүүгийн чадвар гэдэг бол боловсрал гэдэг бол математикаас ч илүү англи хэлнээс ч илүү суур чадвар юм байна. Энэ чадварын ялтай зэрэг хүүхэд байх үедээ сурж эзэмших юм бол хамгийн сайн эзэмшиж. Том болох юм бол сурч чадахгүй. Сурсан жангийг сураар боож болохгүй гэж ярьдаг. Хоёрдугаар нь эртээ бага байхад нь сургасан энэ дадал бол насан туршийн хамгаалт бол. Бид нар хүүхдтэй юу заах вэ? Юу сурах вэ? Яаж хүмүүжүүлэх вэ гэж тархлагаа гашлагж байгаа. Тэгвэл санхүүгийн боловсрол эзэмшүүл. Тэр багт нь эзэмшүүлж чадах юм бол дадалж оршил болоод болчмогоо худалдан авалт хийх ч юм уу. Санхүүгийн дарамтад орох ч юм уу. Энэ бүгдээс өөрийгөө хамгаалах чадвартай бол. Өөрөөр хэлэх юм бол эрсдлээс хамгаалах хамгийн хүчтэй вакцин тархлаажуулалт бол санхүүгийн боловсрол юм байна. Өөрийн хүүхдийн ирээдүйд ямар нэгэн эрсдэлд оруулахгүй айлгих гэх юм бол энэ маш ачаал баталтай. Ийм дархалгаатай болсон хүүхдүүд бол насан туршид ямар санхүүгийн эрсдэлд учрахгүй. За 3 дугаард буруу сурталчилгаанд автахгүй дархалгаатай болно. За юугийн буруу сурталчилгаа гэж энэ хөхтэй зэрэг. Өнөөдөр биш үү? Хүүхдүүд насан турш унчилгаа байхгүй. Өдөрт биш. 800-аас 1560 сурталчилгаатай тааралд гэж байгаа. Бидний дээрээс бороо биш, чаас биш. 60 сурталчилгаа чутгаж бууж байна. За энэ нь бүр 800-аас 1500 орчим байдаг гэж байгаа. Хэрвээ санхүүгийн боловсрал байхгүй бол хуурах нь биш шүү дээ. 60 сурталчилгаагийн дагаад л худалдан авалт хийсээр байгаад ядуурах, өрд орох, стресс барих. Дараагийн ноцтой асуудлууд үүснэ. За дөрөвдүгээрд нь бол хүүхдүүд ирээдүйд бие даасан хариуцлагатай хүн болж төлөвшнө. Ягаад гэвэл санхүүгийн боловсралд мөнгөтэй харилцах арга гэж хааж байгаа. Халаасны мөнгөөс өгсвөлээд. Тийм учраас энэ чадварыг эзэмшсэн хүүхдүүд бол шийдвэр гаргах чадвартай бол. Дэвчээртэй байна. Төлөвлөдөг бол. Хариуцлага хүлээх чадвартай бол. Зорилгодоо үнэнч байна. Хөдөлмөрийн үн чаныг үнэлдэг бол. Ингэж хүмүүжсэн хүүхдүүд яах вэ? Зөвхөн өөрийн амьдрал дээр биш. Ямар ч ажлын байран дээр амжилттай ажилладаг болно. 5 дугаард нь санхүүгийн боловсралтай хүүхдүүд ирээдүйн баялагын бүтэн. Энэ санхүүгийн боловсрал дээр юу зааж байна? Хурамтлал хийх дадалж уршиг бий болгож байгаа. Мөнгө хурамлуулсаар тэр арга техникийг эзэмшнэ. За энэ бол хөрөнгө оруулалтын ухаанд суралцж гин гэсэн үг. Тэгж яснараа яах вэ? Санхүүгийн эрхчлэн төрнө. Мөнгөнөө боол биш. Мөнгийг ажилуулдаг болно. За хамгийн сүүл 6 санхүүгийн боловсралтай болно. Энэ чадварыг эзэмшин гэдэг нь бол эцэг эхийн мөнгөний дарамтыг бууруулна. Аав ээж нар бол ерөнхийдөө өөр хүүхдүүдийг 18 20 насанд хүртэл
их сургуулийн төгсөл нь санхүүгийн талаар дэмжлэг өгүүлж байгаа. Гэтэл биш үү? Санхүүгийн боловсралтай болоод энэ чадварыг эзэмшсэн хүүхдүүд болвол эрт бий та. Харин тэгж чадаагүй хүүхдүүд болвол их сургуулаа төгссөн ч ажил дээр гарсан ч аав ээжээс хараат өндөрч идэг. Аав ээжийн мөнгөний дэмжлэггүй амьдрч чадахгүй байдаг. За энэ бол аав ээж нарт маш их одоо дарамт болно. За энэ Японд ч ялгаа байхгүй. Насан турш аав ээжинхэн хараат байдлаар амьдарч байгаа. Өөрөө ерөөсөө ажил хийж мөнгө олж чаддаггүй. Тийм сонирхолч байхгүй. Аав ээжээр тэжээлгээд ингээд амьдарч байгаа хүмүүс байгаа. За бүр аав ээж нь нас барсныхан дараа нас барсан гэдгийг нуугаад тэтгэврийнх нь мөнгө яваад хууль бусаар амьдраад. Энэ нь илэрсэн тохиолдол болсон байна. Тийм учраас үр хүүхдүүдэд санхүүгийн боловсрол эзэмшүүлнэ гэдэг нь бол ганцхан үр хүүхдэд энэ чадварыг эзэмшүүлж зогсохгүй. Өөрсдөө ч гэсэн ирээдүйд учирч мэддэг. Энэ санхүүгийн дарамтаас мултрах болчиход. За ийм байдлаар энэ санхүүгийн боловсрол ур чадвар гэдэг бол үндсийн суурийн сур. Заавал эзэмших ёстой. Чорын ганж. Ийм чадвар юм байгаа юм. Энэ бол яагаад заавал санхүүгийн боловсролыг эзэмшүүлэх ёстой юм? Энэ ур чадвар сурах ёстой юм. За энэ 6 шалтгаан. За шалтгааныг мэдэх бол амарх хүн болгон мэдж байгаа. Тэгвэл яаж энэ чадварыг эзэмшүүлэх вэ? За энэ асуудлыг шийдэхийн төлөө санхүүч хэрэм гэсэн ном хэвлэгдсэн байна. Энэ талаар бид нар урд нь бүр 2 удаа ярьсан. Тэгвэл өнөөдрийн яраа юугаараа ялгаатай вэ гэх болвол дахиад шинэ ном хэвлэгдсэн байна. За ийм баяртай мэд байгаа. За энэ юу ихтэй жирэг татвар ба хувь нэмэр гэсэн ийм нэртэй ном. Бид нар болвол энэ татвар гэдгийг алав гэж боддог. Үгүй бол болохгүй. Тэгээд төрөл бүрийн татвар татлаа гэж гомдолтой байж идэг. Тэтэрхий олон татвар авчина гэдэг. Гэтэл татвар гэдэг болвол үнэн хэрэгтэй. Бид нарын ирээдүйд нь жуурсан хөрөнгө оруулалт юм байна. Хамтын хүчээр аж жаргалтай сайн сайхан нийгэм байгуулахын төлөө оруулж байгаа бид нарын хувь нэмэр юм байна. Энэ асуудлын номдэр ярьсан байна. Тэгээ хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар татвар гэж юу юм? Бид нар яагаад татвар төлөөд байгаа юм? Энийг энэ зургтай номдэр бол харуулсан байж байгаа. Татвар төлнө гэдэг бол ганцхан одоо энэ ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт. Хамтын хүчээр байгуулах тэр жаргалтай сайхан нийгмийн төлөө биш. Зөвхөн хувь хүнээ төлөвшөлд, хүмүүжилд хасарч хол нөлөөтэй юм байна. Энийг бол би энэ номыг уншаасаа ойлгосон. Хариуцлагатай хүн болох нь. Зөвхөн өөрийнхөө төлөө биш. Нийгмийн төлөө амьдардаг бол. Ийм гайхамшигтай цахилга баттай. Хэрхэн дээд жан чанартай хүн бол төлөвшөлт. Энэ татварын боловсрал хүүхдүүдэд хэрэгтэй юм байна. Энийг ойлгосон. Тийм учраас та бүгд бас энэ номыг авч уншаарай. Өөр хүүхдэд уншуулаарай. За энэ ном бол 15 дэвтэр чувралаар хэвлэгдсэн ийм ном юм байна. Хэрвээ энэ 15 дэвтэр номыг уншаад дуусгах юм бол зөвхөн хүүхдүүд биш. Том хүмүүс ч гэсэн бүр системтэй санхүүгийн боловсралтай бол энэ ур чадварыг эзэмшиж чадна. Тэгэхээр яг ямар 15 ном байдаг вэ? За энийг үлдээж ганцхан үйлдвэрээр маш товчхон та бүхэнд хэлээд явъя. За санхүү термийн 1-р ном бол анхны хурамтлал. Санхүүгийн чадвартай болно гэдэг бол хурамтлалаас эхэлнэ. Тийм учраас хүүхдүүд яаж анхныхаа хурамтлалыг хийх вэ? За энэ ном дээр бичсэн байж байгаа. За 2-дугаард нь арвж нэрсгэн гэдэг нэртэй. Өөрөөр хэлэх юм бол яаж арвилах вэ? Бид нар орлого баг олж байгаа юм биш. Орж ирж байгаа орлого хангалттай байна. Гэтэл тэрийг арвилж чадахгүй учраас өрн тараа хийгээд байгаа. Тэгвэл энэ 2-дугаар дэвтэр дээр нь бол энэ арвилах арга ухааныг хэлсэн байна. За 3-дугаар нь бол мөнгө гэж биш. Энэ сэдвэр бичсэн. Санхүүгийн боловсралтай болно гэдэг чинь мөнгийг ойлгохгүй болохгүй. Тийм учраас хүүхдүүдийн мөнгөтэй харилцаж сурах. Тэгээ мөнгө гэдэг бол тийм муу мухай зүйл биш. Хэрвээ шудраг олоод зөв хэрэгжилж чадах юм бол гайхамшигтай. За энэ талаар энэ дэр бичсэн. За 4-р нь бол нэг удаагийн хэрэглэгнээс татгалж ийх гэсэн. За энэ нь бол байгальтай хэлт. Өрн таран хийхгүй. Хүүхдүүдэд биш та. Маш тийм одоо эрхэм жан чанарын бүрэлдэхүүн туслана. Санхүүгийн боловсрал гэдэг чинь зөвхөн өөрийгөө жаргалтай болгохын төлөө биш. Бүр нийгэм нийтэн байгаа дэлхийг хайрлах, хамгаалахад зориулгдсан байх хэрэгтэй. За 5-дугаар нь бол халаасны мөнгө. За халаасны мөнгө гэдэг бол маш чухал. Дийлэнх аав ээж нар бол хүүхдүүдэд хүссэн зүйлийг аваад өгдөг. Мөнгөтэй ер нь баг ойртуулдаг. Энэ бол хамгийн том алт. Хүүхдүүдийг халаасны мөнгөтэй болгох хэрэгтэй. Баг сургуулиас нь эхлээд. Тэрүүгээр өөрийн хүссэн зүйлээ авдаг. Ийм журшилтай. За ингээд мөнгөтэй яаж харилцах вэ? Яаж хэмнэх вэ? Яаж худалдан авалт хийх вэ? За энэ бүх чадварын явалтай зэрэг нь халаасны мөнгөөс суралцж байгаа.
6 нь бол 60 сар сурталчилгааны нөлөөнд автахгүй байсан сорё гэсэн. Ийм нэртэй нөө. За энэ бол сая бас хэлсэн. Өдөрт 8 жугаас 1500 удаагийн 60 сурталчилгаа биднээ дээр бороо шиг час шиг унж байгаа. Энд хуурдахгүй байх. Зөвхөн өөртөө хэрэгтэй зүйлийг хөдөлтөн авч чаддаг чадвартай болох. За энэ бол өөр жил унахгүй. Баян чинээд болох юм үндэс. Бид нар 60 сурталчилгаагаа зогсооч чадахгүй. Харин өөрийгөө хамгаалах болж чаддаг. 7 дугаар ном нь бол хүн ягаад ажил хийдэг? Ягаад чалан авдаг? Чалангаа яаж цогцолох вэ? Ямар ажил төрөл эрхлэх вэ? За энийг энэ дэр бичсэн. Тэрний төлөө хүүхдүүдийг гэр бүлдэн ч үн төлбөргүй ажилуулж болохгүй. Хүүхдүүдээр хэрвээ гэрийн ажил хийх юм бол чалан өгдөг байх хэрэгтэй. Тэр чалангаа хүүхдүүд цогцолоод амьдралаа зарчулдаг байх. Энэ талын мэдлэг ухааны ном дээр бичсэн. За 8 дугаар ном нь бол хүсэл болоод хэрэгжээ. За энэ бас асарч бол. Худалдан авалтыг бид нар хүсснээрээ хийгээд байдаг зүйл биш. Гин бол хэнч хижээч дэлхийн хамгийн баян хүн Elon Musk байсан гэсэн үгээр тус. Худалдан авалтыг бол зөвхөн хэрэгцээндээ толгуурлаж хийх хэрэгтэй. Тийм учраас хэрэгцээ болоод хүсэл хоёрыг ялгаж сурах. Энэ арга ухааныг 8 дугаар төсөл дээр бичсэн байж байгаа. Дийлэн хүмүүс өөр жааланд унчсан тарчгаа амьдарч байгаа. Энэ бол хэрэгцээ биш хүсэлдээ хөтлөгснээ үрт. Тэгэхээр энэ ном бол зөвхөн хүүхдүүдэд зориулсан юм биш. Насан турсан хүмүүсүүд аав ээж нар ч гэсэн уншихад маш их санаа авахар. Тэгээд хүүхдүүдэнд тайлбарлаад ярна, уншуулна. Өөрөө бас орлож. За миний хувьд бол эндээс асар олон зүйлийг сурсан. За 9-р нь бол банк, ATM, карт. За энэ бол сүүлийн үе шинээр бий болсон үжигдэл. Тэгэхээр яаж картаа харилж байгаа? За энэ ур чадвар арга ухаануудыг 9-р номдо оруулсан байж байгаа. Бид нар карт хэрэглэхгүй байж чадахгүй. Харин зөв хэрэгэл сурах хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал. За 10 дугаар ном бол хүлээлтээс илүү өг гэсэн ийм гарч ирдэг. Санхүүгийн боловсралтай болно. Ур чадварыг эзэмшнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг жирэг. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах гэсэн үг биш. Мөнгө улаан, нүд чагаан байж болох. Энэ чадварыг зөв эзэмшсэн хүн болвол авахасаа илүү өгдөг. Өөрөөсөө илүү бусдыг хайрладаг. Нийгэм нийтэн болдог. Ийм зан төлөвтэй болж хүмүүж. Энэ хамгийн чухал. Үгүй юм бол яах вэ? Ам хаван гэжсэн. Эцсийн бүлэгдэн буруу чамаар орно. Авахасаа илүү өгдөг. Өөрөөсөө илүү бусдыг хайрладаг байж ирээдүйд илүү аж жаргалтай сайн сайхан амьдрал. Нийгэм бас тийм бол. Энэ зан төлөвийг багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй. За 11 дүгээрт төсөв болоод төлөвлөх. За зөв төлөвлөгөө гаргах. Төсвөө зөв хэрэглэх. За энэ их чухал. Тэгж чадах юм бол ганцхан төсвийн асуудал биш. Өөрийнхөө амьдралыг төлөвлөж чаддаг, удирдах чаддаг. Тэр амьдралд эзэн сууж чаддаг. Тэгээ бусад ажлын байр дээр чсэн амжилт гарах болж чаддаг. Ийм хүн болдог шүү. За 12 нь бол өөр жил болоод хариучлаг гэж. Яавал өөр жил орохгүй байх вэ? Энэ арга техник ур чадварууд энэ дэр жаасан. Тэгээд үнэхээр өөр жил авсан гэд бодоход хариуцлагатай байх хэрэгтэй. Буцаагаад төлөх хэрэгтэй. Яа төлж маргад болох. Энэ бүх эрдэм ухаан 12 дугаар номд орсон байж байгаа. За санхүү жирмийн 13 дугаар ном нь бол бизнес боломж гэж. Тэгэхээр яах гэж бид нар санхүүгийн боловсролтой болж байгаа юм. Яах гэж энэ ур чадварыг эзэмшиж байгаа юм. Бизнес хийхин тулд боломжийг алдахгүй байхын тулд тийм учраас зөрөгтэй бизнес хийх хэрэгтэй. Тэр зөвлөгөөнүүд энэ номд орсон. За 14 нь бол хөрөнгө оруулалт болоод эрхчлөө. За бизнес хийн. Эсвэл ажиллана. Орлоготой болно. Тэргээр бид нар чухам яаж хөрөнгө оруулалт хийх вэ? Жинхэнэ хөрөнгөтөн болъё гэх юм бол хөрөнгө оруулалтын арга ухаан суралцсан байх. Тэгэхээр тэрийгэ болтож ирэх бодтой хэрэгжүүлдэг. Тэгжээж хөрөнгөтөн бол. Хөрөнгөтөн болоод яах вэ? Санхүүгийн эрхчлөөнд төр. Өөрийн хүссэн зүйл хийнэ. Энэ нь болтож ирэх туйлын зарлаг. Мөнгөнөө бол биш. Мөнгөнөө эзэн. Мэдээж өөрсдөө ажиглаа сайн сайхан амьдрал. Тэрнээж ирэхчээ нийгэм нийтийн төлөө юу хийж болох вэ? Монгол орноо яаж өөдөн татах вэ? Энэ бүх асуудлуудтай жир энэ дээр орсон. За хамгийн сүүлд нь 15 дугаар ном бол энэ удаа шинээр хэвлэгдсэн. Татвар ба хувь нэмэр гэж. Бид нар татврыг алав гэж бод. Үндэн тийм биш. Энэ бол бид нарын нийгэм нийтэд оруулж хувь нэмэр. Бид нар бүгдээр ярдах. Улс орныхон төлөө бүтэн зөвлөл гаргая. Монголынхон төлөө ажиллаж амьдрий гэдэг. Тэгэхээр ажил хийгээд чалан аваад орлоготой болоод тэрнээс татвар төлөөд байгаад хангалттай гэсэн. Хэдий ч нэ орлого ч өндөр болж байна. Хэдий ч нэ татвар их төлж байна. Хэдий ч нэ өөрийн чин оруулж байгаа хувь нэмэр нэмэгдэнэ гэсэн. Сургууль, чичэрлэг, эмнэлэг, зам. Тэгээ улс орны батлан хамгаалалт. Энэ бүгд татварын мөнгөс ирж идэг. Энэнэ чухал чанар болтой энэ ном дээр бичсэн. Татвар төлнө гэдэг бол өөрөө үүрэг хариуцлагатай болж хүмүүжиж байгаа. Эх орноо гэсэн сэтгэлтэй болж байгаа. Энэ талаар энэ дээр бичсэн. За тэгэхээр өнөөдөр 12 дугаар сар болж шинэ жилээр хүүхдүүдэд ямар бэлэг авч өгөхгүй. Бож нар мөнгөөн чуглуулад, тарих толгоогоо гашуулгаад, хүүхдүүдээсээ асуугаад бэлдээд байж байгаа. Тэгвэл энэ жилийн хамгийн тохиромжтой шинэ жилийн бэлэг бол
Энэ санхүүч хэрэг. Энэ 15 сурал ном. Энэ бол хүүхдийн чи ирээдүйг чорын ганц заавал эзэмших ёстой. Бүр англи хэлнээс илүү математикаас илүү суур болох. Ийм чадвар. Хүүхдүүдийнхээ ирээдүйн өржөөл санхүүгийн дарамтаас чөлөөж чадна. Хүсснээрэн эрхчлөөтэй амьдрах боломжийг нээж өгнө. Насан туршийн хөрөнгө оруулалт өвөрх гэсэн. Тийм учраас энэ жилийн шинэ жилээр өөрийнхөө үр хүүхдүүдэд санхүү чирмийг бэлэг болгох гэдэг бол ямар ч харамсах юм байна. За өнөөдрийн ярсны товт дүгнэе. Өнөөдөр J.O.-ны бичсэн санхүү хэрэм цуврал номын талаар ярьлаа. Энэ ном бол миний уншиж өнгөрсөн бүх номын дотор тэр тусмаа биш. Хүүхдийн хүмүүжлийн талаар бичсэн ном дотор. Зуртай ном дотор. Хамгийн цогц. Бусад номууд төр хаашаа тавьж хагаад эхний ээлжинд энэ номыг унших хэрэгтэй. Зөвхөн уншаад болох биш. Аав ээж нь биеэрэн дагуулад дадалж уршил болох хэрэгтэй. Яа дадалж уршил болох аргыг бас бичсэн байж байгаа. Тэгж чадах юм бол яг зөвхөн нэг хүүхэд нэг гэр бүл биш. Манай Монгол нийгэм нийтээр баян жинэлэг, аж жаргалтай, сайн сайхан амьдрах болцоотой болно. Бид нарт баялаг байна. Бид нарт хийх ажил байна. Бид нарт орлого орж ирж. Гэтэл бид нар санхүүгийн чадвар байх, боловсрал байхгүй сайн болоод алдаж. Ерөөсөө л Монгол шиг баялагтай, баян тансах улс орн дэлхий дээр байхгүй. Бид нар энийг зөв ашиглаж чадах юм бол нийгэм нийтээр нийт монголчуудаар аж жаргалтай, сайн сайхан амьдрах болцоотой. Ийм учраас энэ номыг бичсэн чохоолж. Тэгээ энэ номыг худалдаж аваад өрөөгтөс сургааж байгаа аав ээж нар та бүхэнд дахин талархал илэрхийлье. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.